9 сарын 14-ний өдөр засгийн газрын 348 дугаар тогтоолоор цементийн гайлын татварыг татварын 20% бол тэглэсэн. За гэтэл өчигдөр буюу 9 сарын 22-ны өдөр Мак цемент компаниас гэрээт борлуулагчдаа 1 тонн тутамд нь задгай цементийг 529,500 төгрөг, савлсан цементийг 550,000 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэсэн ийм мэдээллийг бол хургуулсан байна. Тэгэхээр энэ нэг өдрийн дотор Мак цемент компани задгай цементэндээ 86.7%, савлсан цементээ 63.8%-аар ингэж өсгсөн байдлаар харагдаж байна. Энэ үн нэмсэн байдалд нь бол үндэслэлтэй нөхцөл шалтгаан нөлөөлж өвчин зүйл бол харагдахгүй байна. За Мак цемент компаниг бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн газрын 2021 оны газрын хурлаар улсын хэмжээнд цементийн зах зээл давмгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг. За энэ удаагийн үнэ огцом өсгсөн байдал нь давмгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давмгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хоригдсон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчдийн аргагүй байдлыг далимдуулан хясан богдуулсан, хэрэглэгчдийг хууль бусаар хохирох худалдааны арга хэрэгэлсэн байж болцсошгүй зөрчлөө тогтоогдох үндсэлтэй байгаа тул зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 4-7, 17 дугаар зүйлийн 8, 17 дугаар зүйлийн 9 дэх заалтуудад холбогдуулан зөрчлийн хэрэг шалгахаар болоод байна. Тэгээд торгуулийн хэмжээний хувьд бол зөрчлийн тухай хуульд заасан торгуулийг оногдуулдаг байгаа. За гэхдээ яг энэ саяны давмгай байдалтай аж ахуй нэгжүүд болон өрсөлдөөний хуулийг яг тодорхой зөрчилсөн, өрсөлдөөнийг хязгаарласан, хясан богдуулсан, за мөн одоо картел хийх буюу өгсөж хувилдаж үн тогтоосон гэх мэт эдгээр зүйл заалтууд дээр бол одоо өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар нь тогтоохоор байгаа. Энэ бол бас нэлээд өндөр дүнтэй торгуулууд гарна. За мөн одоо хууль бусаар олсон орлогыг нь хураах ийм торгуулууд ийм заалтууд байгаа.